Сайн байцгаана уу? Язгуурын дуудлага шинэхэн болно да. Тавтай амрал. За түүхийн ухааны доктор Чингис хааны судлаач дэлхийн язгуурын өв соёлын одоо язгуурын дуудлага хэмээх шинэхэн франчайз системийн сургалтыг үүсгэн байгуулсан Монгол улсын соёлын тэргүүний ажилтан Жансан балын Дэнсмаа хичээгээ урьлаа. За сайн байна уу Дэнсмаа хичээ. Урилгын маань хүлээж авсанд бас их баярлалаа танд. Таамын сайхан үзэгчдэд өөрийгөө танилцуулаарай. За сайн байцгаана уу? За энэ сайхан өдрийн мэндийг хүргэе. За үзэж байгаа бүх хүндээ ад жаргал сайн сайхан бүхний хүсье өрөөе. За ингээд туугийн телевиз бол одоо маш олон жилийн настай миний мэдхийл тэгээд дэлхийн өнцөг булан бүрт байгаа тий хийж бүтээсэн зүйлтэй хүмүүсийг одоо сайхан сурчилж яриад дэлгүүлж дэлхийн өнцөг булан бүртээ ийм ажлыг хийдэг шүү гэж би юунд танилцуулдаг одоо туугийн телевизийн бям тусгата Герман улсаас хил дамнан Монгол улстайгаа ингэж холбогдож байгаад баяртай байна энэ өдөр. За баярлалаа. Дэнсмаа хичээсээ ерөнхийдөө бол шулуухан гоё асуултуудаа асууя гэж бодож байна. Одоо хүмүүс гайхаж байгаа да энэ хоёр ч одоо юу болоод оноо нэг язгуурын дуудлага язгуур гэд яриад онлоо гэд маш олон хүмүүс надаас ч гэсэн чатаар асуусан. Тийм болохоор ер нь язгуур гэж яг юу вэ? Таны хувьд ер нь одоо задлж хэлвэл. За манай сая туугийн манай миний одоо цаг машин дурдсан. Тэр юу вэ гэхээр язгуурын дуудлага Монгол өв соёлын одоо франчайз хэрэгтэй сургалт ингээд хийгдээд 2025 оны 11 сарын 22-нд Өвөр Монголоос ирсэн байдیں۔ За хүн бүхэн бодож байгаа язгуур хэмээгч юу юм бэ гэд зарим хүмүүсд бол яг уг үндэслэл гэж ойлгоод байдаг боловч язгуур гэдэг маань их бодиттой зүйл байд юм аа. Тэгэхээр язгуурын дуудлага сургалтыг ярихаас өмнө язгуурын дуудлага сургалтын гол санаа юу юм бэ? Агуулга нь юу юм бэ тийм ээ? Яах гэж одоо нийгмийн шаардлагаар бүтээсэн юм уу тийм ээ? Энэ хэрэгтэй гэж бодож байна. Тэгэхээр мэдээж гол зорилго болохоор дэлхийн хүн төрөлхтөнд өнөөдөр яаж ийнэ гэхээр ер нь бол бидний агуу их хаадууд тийм ээ Чингис хаан маань ер нь бол 13 дугаар зуунд Тэнгэрийн хүчийг авч ирсэн. Агуу их Тэнгэрийн хүчийг аваад өвөг дээдсийн эвэлд багтаад их гүрнийг байгуулж ирсэн. Энэ түүхийг бол бид нар мэддэг тийм үү? Түүхийг бол бид нар мэднэ. Яг ч яахгүй 13 дугаар зууны их сурвалж түүхээс ярих юм бол бид өдөөсөө шоронгүй, цагдаагүй, эмнэлэггүй ийм одоо гайхамшигтай түүхийг бидний өвөг дээдс Чингис хаан бүтээж ирсэн. Энэ бол түүхээрээ батлагдсан үнний тухай. За тэгэхээр яг одоо цагт юу болоод байгаа юм бэ гэж. Тийм ээ. Одоо цагт ер нь юу болоод байгаа юм бэ? Одоо цагт бид нар хэрэгтэй шүү дээ, тийм ээ. За түүхийн бахархлыг бол бид нар мэдээд байгаа, тийм ээ. Номноосоо уншаад ингээд мэдчихнэ. Тэгвэл одоо цагт өнөө цагт яаж яаныг бол дэлхийн хүн төрөлхтөн, тийм ээ. Ер нь бол одоо нэгэн зүйлийг бүр мартаж гээсэн байдیں۔ Тэр дундаа монголчууд та бид нар өөрсдөө бас бүр мартаад гээжсэн зүйл байдаг байхгүй юу? Энэ юу вэ гэвэл одоо бидний тэр мөнгө тэнгэрээс хүчийг авдаг гэж байдаг. Агуу их өвөг дээдсүүдийн эвэлд багтдаг нэг тийм зүйл байдаг. Бид нар тэднийг бүр ингээд мартсан, бүр мартаад гэж гисэн. Зүгээр л одоо ил харагдаж байгаа ертөнцид л ил амьдэрдэг гэж бодоод л одоо төдийгөөс өдий үлтэр ингээд амьдраад ирчихсэн байгаа байхгүй юу? За тэгээд яг одоо хумхын ирэн болж байна. Улсууд одоо эрдэмтэд хүлтэр ярьж байна тийм ээ. Загсны ирэнгээс дамжаад одоо хумхын ирэн болж байна, тэнгэрийн цаг тоодол болж байна гэж ингээд байгаа. Үнэхээр үнэн. За тэгэхээр одоо энэ цаг тоодолд бид яах ёстой юм бэ? Монголчууд та бид нар яах ёстой юм бэ тийм ээ? Эхлээд монголчуудын тухай ярих ёстой. Дэлхийн хүн төрөлхтөн мэдээж одоо хэдэн зууныг дамжаад өөрсдийнхөө өв соёлоороо ондогшоод тийм ээ ингээд хүрээд ирчихсэн. Тэгвэл монголчууд бид нар өөрсдөө яах юм бэ? За тэгвэл монголчууд хүнд язгуурын дуудлагдаг маань хүнд өөрийн гэсэн язгуур сүнс гэж байдیں۔ Тийм ээ? Язгуур сүнсгүй тийм хүн гэж хорвоо ертөнцид байхгүй тийм ээ. За тэгвэл язгуур сүнс гэж чухам юу юм? Язгуур гэж юу юм? Сүнс гэж юу юм? Ингээ гурван янзын бие юм яриад байна шүү дээ. Гурван янзын бие яриад байна. Тийм. Тэгэхээр энэ сургалтын зорилго болохоор нэг хоёр дахь шаттай. Нэгдүгээр анхан шат, хоёр дахь шат гэж байж байгаа. Анхан шат нь юу вэ гэвэл өдөөсөө 5 хоногийн хугацаа дагаад та өөрийн биед оршиж байгаа язгуур сүнсний сэрэлтийн цаг болж сэрнэ гэсэн үг. За тэгэхээр бодож байгаа зарим нь би чи сэрүүн яваад байна шүү дээ тий. Юуг сэрэх гээд байна гэвэл та бол сэрүүн явж байна мэдээж тийм ээ. Язгуур сүнстэй байгаа учраас та сэрүүн байж байна. Тэгвэл та өөрийнхөө дотоод ертөнцийг
тэр язгуур сүнсийг сэрэх асуудал байгаа. Юунд сэрэх юм? Тэр мөнгө тэнгэрийнхээ санаа өвөг дээдсийн зарилгын дор бид нар сэрэх цаг болчиход байгаа байхгүй юу? Тэгэхээр маш олон шашингууд байж байна. Одоо энэ шашингууд яаж ийм нөхлөөр бүгдээрээ л одоо ямар нэг одоо сүнс сэрэх тухай мэдсэн байгаа байхгүй юу? Мэдчихэд өөрийнх нь одоо тэр шашнуудынхаа хэлбэрээр гэх юм уу да сэрээд эхэлчихсэн байгаамаа. Сэрээд эхэлсэн одоо сэрээ тийм ээ одоо шашнуудын одоо төлөөлөл болсоос сэрээгээд эхэлсэн. За тэгвэл монголчууд бид нар яах юм бэ гэж. Тэгвэл бид нар яалч яахгүй тэр өвөг дээдсийнхээ тэр гайхамшигт сургаал, гүн ухаан тийм ээ эдгэрт боловсрч ээж, ойлгож ээж, гурван ертөнцөө бид нар ойлгож ээж сэрэх ёстой байхгүй юу? Гурван ертөнц гэдэг чинь юу юм гэдэг асуулт гарч ирж штэ. Гурван ертөнц гэдэг бидний өвөг дээдс гурван ертөнцид одоо өстой туйлж амьдарч байсан байхгүй юу? Гурван ертөнцийн одоо зохицлыг нийлүүлж амьдарч байсан гэсэн үг байхгүй юу? Тэгэхээр гурван ертөнц гэдэг маань хүний ертөнцийг хэлээд байгаа. Оддын ертөнцийг хэлээд байгаа. Тэ одод буюу мөнгө тэнгэрийн ертөнц. Энэ дэлхийн ертөнцийг хэлээд байгаа. Тэгэхээр бидний өвөг дээдс яаж ирэх вэ? Энэ гурван ертөнцид өдөөсөө ястаа нэг жинхэнэ утгаараа энэ гурвыг нийлүүлж амьдарч байсан. Нийлүүлж бодол хийж исэн гэсэн үг. Тэгвэл өнөөдөр яаж нөхлөөр зөвхөн хүний ертөнцийн тухай хүний тухай яригадаад л байгаа байхгүй юу? Хүнийг судлаад л хүний ертөнцийн тухай яриад л. Гэвч энэ хүн гэдэг чинь хаанаас үүсэж гаралтай юм бэ гэдгийг бид нар мартаад гэж гисэн. За тэр битгий мөнгө тэнгэрийн хүч байдгийг гэдэг бүр мэдэхгүй юу? Тэр мөнгө тэнгэр ханаасаа хүчийг. За энийг жоохон ойлгоод ирэх юм бол хөөе би хүч авъя гэд ингээд эхэлдэг. Тэгэхээр мөнгө тэнгэрийн хүч өвөг дээдсийн эвэл багтахын тулд хүн бодсох хэрэгтэй гэдэг. Боловсрох хэрэгтэй. Ухаан сууж, боловсрч байж биднийг ойлгоно. Тэгэхгүйгээр бид нар зүгээр суужгаад ханаас ч юу ч зүгээр суужгаад ойлгох тийм цаг байхгүй шүү дээ мэдээж тийм. Тэгэхээр язгуурын дуудлагын гол зорилго бол тийм ээ язгуур сүнсийг сэргээх. Анхан шатны. За язгуур сүнсийг сэргээхийн тулд манай одоо анхан шатны сургуулийн тийм 5 өдөр явагддаг. 5 өдөр явагдана. За тэгээд мэдээж одоо анхан шатных нь болохоор хүн язгуур сүнсээр сэргээхийн тулд ямар ч хүнд зөв бэлэг гэж байдаг. Зөв бэлэг. Өнөөдөр бид нар зөв бэлгийг хаагдсан маш олон улсууд байна шүү дээ. Зөв бэлэггүй бол бид нар язгуур сүнсээ сэрээж амжихгүй. Тэгэхээр хүний тэр дотоод оршиж байгаа тэгээ төрөлхийн байгалийн хэдэн зүүн байдیں۔ Тэр зөнгийг чинь сэрээж эхэлнэ. Та энэ сургуулийн сууснараа зөнгүүдээ сэрээж эхэлнэ. Дараад нь тэр язгуур сүнсний хэмжээ сэддээр байгаад байгаа юм байна тийм ээ. Хэмжээс гэж юу яриад байгаа тийм ээ. Энийг мэдэж авна. Хэддугаар зуунд одоо жишээлбэл одоо бидний 13 дугаар зуунд энэ нийгмийн хэмжээс хэддээр байсан. Тийм ээ. 21-р зуунд одоо энэ нийгмийн хэмжээс нь хэддээр байгаа. Энийгээ мэдэж авна. За тэгээд дээрс нь энэ бөмбөцгөн энэ дэлхий цэнхэр гариг энэ дэлхий маань тийм ээ хаашаа шилжих гээд байгаа юм. Шилжихийн тулд мэдээж ганцаархнаа одоо ингэ шилгээгээ шилжээд явчихгүй тийм ээ. Инхийн тулд энэ бөмбөрцгөн дэлхий дээр дэлхий хүн төрлөختөн бид нар амьдраад байна шүү дээ. 8 тэрбум хүн шаваарлаад амьдарч байгаа шүү дээ. Тэгэхээр яах юм? Тэр шилжихийн тулд тэд нар ямар илгээмж бидэнд дахиад өгöd байгаа юм бэ? Тийм ээ. Энийгээ мэдэж авах хэрэгтэй. Тэгэхээр энэ сургалт маань ердөөсөө энэ бөмбөцгөн дэлхийг ойлгож авах нь өвөг дээдсийн тэр өвөг дээдсийн санааг ойлгож авах нь мөнгө тэнгэрийн санаа гэж юу байдгийг өвөг дээдсийн зарлиг грэслэл гэж юу байдгийг тэрийгэ мэдсэний цагт та өөрийнхөө үнэн бодтойгоо мэдчих эхэлнэ. Үнэнтэйгээ нүүр тулгараа гэсэн үг. Тэгээд энийгээ мэдсэн хүн дараагийн шатнд буюу 2 дугаар шат байж байгаа. Дараагийн шат буюу ястаа нөгөө бодол нь булангургүй сэтгэл нь цунглаг болж хувирна гэсэн үг. Одоо язгуур сүнс нь тийм ээ. За тэгээд 2 дахь шатанд ордоо та жинхэнэ өвөг дээдсийн тэр тог хийх кодыг танд эдгээгдэж байгаа тэр боломжийг тийм ээ. Тэр тантай харьцаж байгаа тэр кодыг ямар үед яаж хийж байгааг авч сурдаг болно гэсэн үг. Тэгэхээр бидний агуу их өвөг дээдсүү Чингис хаанууд тэр агуу их тэр гүн ухаан тэр алтан ургийн бодлого тэр Чингис хааны гүн ухаан гэдэг чинь яаж яаныг гэхээр өдөөсөө агуу их гүрнийг байгуулж ирсэн бодлого шүү дээ. Бидний өвгдөөс гинтхэн зөв байж байгаад морь унд дак гэж яваад дэлхийг эзэлчээд тэгээд мориноосоо буугаад энэ их гүрнийг байгуулсан зүйл биш шүү дээ. Өөр одоо энэ нэг өвгдөлтэй. Тэгэхээр хүн бүхэнд нэгэн зүйлийг хэлье. Хүн бүхэн өөрийн гэсэн өвгдөлтэй байдیں۔ Язгуур сүнсний өвгдөлтэй. За одоо намайг зогсоохгүй яриад явчихдээ шүү. Зогсохгүй шүү. Сайн байна. Тэгвэл тэгээд энэ сургалтаас хүмүүс юуг олж авах тухай бол мэдээллийг таавал сая өгчлөө. Миний хувьд бол тий.
Хүн бол зүүн бэлгэн сэрх юм байна. Өөрийнхөө хэмжээсийг мэдэж авах юм байна. Бас дахиад цаашаага дараагийнхаа шатанд бол илүү их гүнзгий мэдээллийг авах юм байна. Та ер нь яг яагаад энэ сургалтыг хийх гаргах болсон юм? Ер нь таны одоо зорилго ер нь яагаад энэ сургалт гэж гаргаж ирэх болов? Тэр бас их сонирн байна надаа. Тэ? Тий, тэгэлгүй яг уу. За миний хувьд одоо гүн ухааны Чингис хааны гүн ухааныг судлаад 20 гаруй жил боллоо. 20 гаруй жил болсон. Өвөг дээдсийнхэн одоо түүхээр бид бахархдаг. За түүх бол зөндөө олон төрлийн бичээстэй номон дээр хүртэл бичээстэй төрөл төрлийн улсууд төр төрлөөр бичдэг тийм үү? Түүхэн дотор гүн ухаан байдгийг ер нь анзаардаг улсууд. Түүхэн дотор гүн ухаан байдаг. Тэгэхээр гүн ухаан гэдэг чинь бид нар чинь нөгөө оюутан байхдаа үздэг байсан шүү дээ. Философи гэх тийм ээ. Тэр одоо ингээд философи бол одоо нэг тийм уйтгартай. Ер нь баг философи бол амьдралд хэрэгтэй ч юм уу, гүү ч юм уу гэж хүн боддог. Ер нь бодож гэсэн тэгээ бодож байгаа. Тэгвэл бидний агуу их өвөг дээдсийн тийм ээ тэр их гүрнийг байгуулж исэн бодлого гүн ухаан жинхэнэ бидний яг одоогийн амьдралд хэрэгтэй болчиход байна. Хэрэгтэй болчиход байна. Үүнийг мэдж байгаа хүн би ч одоо нэг киноны найруулагч яг миний одоо үндсэн одоо Монгол улсаас авсан мэрэгжил маань кино найруулагч би Бадрахын Сүмхүү багшийн агуу их одоо кино найруулагч агуу их хүмүүний шавь за ингээд киноны найруулагч хүн мэдээж зохиолч хүн за агуу их түүхийг бичихин тулд тийм ээ түүхэн хүнийг одоо мөнхрүүлэх гэж байгаа нэгээд одоо мохорч болохгүй шүү дээ тийм ээ. За тэгэхээр тийм зүйлэл ажиглагдсан одоо юу ажиглагдж ирсэн бэ гэхээр би саяхан одоо Өмнө Говь аймгийн одоо Цэцэдаргын өсөлтээр одоо юу яасан Бүртмөх Даян хааны тийм ээ киноны зохиол бичсэн. Бид өнөөдөр ямар нэгэн зүйлийг хийхдээ алсын бодлого зорилготой тийм ээ. Алсыг нь харж хийхгүй бол за ялангуяа түүх эдгээр зүйл дээр бас бодолтой хийхгүй бол юу бодсноо шүүрч аваж юу уншснаа шүүрч авч барьжгүйгээд тийм ээ ярьж хөрөөдөл байх юм бол бидний түүх баларна бидний одоо энэ гайхамшигтай зүйлүүд балраад хоцрно шүү дээ тийм ээ. Тэгэхээр би энэ дээр маш их эмзэг байдаг тийм. За тэгэхээр язгуурын дуудлага энэ өв соёлын шүү. За тэгэхээр би бусад сургуулиуд зөндөө байж байгаа. Сувь хүний хөгжлийн сургалт гэж зөндөө гарч ирсэн. Тэгвэл энэ сургалт маань сувь хүний хөгжлийн сургалт зөвхөн хувь хүнд яасан сургалт биш. Яг тэр хүний яг тоо тэр язгуур сүнсэнд нь зориулагдсан сургалт. Энэ бол өв соёлын сургалт. Адаглал бидний агуу их өвөг дээдсүүд хаадууд хэрхэн үрээ тийм ээ тэр хурайлах үгсээр тийм ээ ууддаг байсан. Хурайлах үгсийн судлал бас ном маань одоо гаргах төгөж байна тийм ээ төгөж байна. Тэгээд одоо дууддаг байсан. Эдгээрийг дистралтай мэдлэгийг олгож байгаа энэ сургалтаараа язгуурын дуудлага сургалт. За хэрвээ бид нэгэн одоо тийм ээ энэ сургалтыг цааш нь хийхгүй, сонсгоогүй, дуулахгүй ингээд одоо мэддэг нэг нь хав дарах юм бол бид нар ямар аюул өртөн гэж энэ байхгүй алчигдах аюулд нэрвэгдэнэ. Хин нэг хүн мэддэг байлаа гэж бодоход тэр хүн мэдээж мөнх биш шүү дээ. Тэнгэртэй хайллаа гэхэд тэр хүнтэй хамт хайлж болохгүй үстэй бидний энэ гайхамшигтай гүн ухаан өвгдээцэн алтан үргийн бодлого тийм ээ. За бид нар хүн амжуулахгүй бол тийм ээ эзэнгүү болно. Эзэнгүү болоод ирэхээр хэрвээ те үн цэнэгүү болно. Үн цэнэгүү болоод ирэх юм бол бид нар үндэстэн мөхөх хамгийн том аюул бол мэдээж өв уламжлал явуулсан шүү дээ. Тийм үстэй. Монгол ч ондоошгүй юу юм өв уламжлал тийм ээ. Монгол ондоошгүй. Бид нар өнөөдөр яг Монгол гэж суугаад Монгол дээлээ өмсөөгүй байсан ч тийм ээ. Тоод мөн чанар ярьж байгаа, бодож байгаа, сэтгэж байгаа энийг Монгол уламжлалаанд бид нар ирээдүйн хоочтой алдах юм бол бид нар өнөөдөр Монгол гэж суух одоо орчин цагт ирээдүйдээ хойч ирээдүйдээ өгөх өв байхгүй болж шүү дээ. Өв байхгүй болж байгаа. Тэгэхээр ганцхан одоо босоо Монгол бичгийг л өв гэж хэлж болохгүй. Энэ мөн. Гэхдээ бидэнд захаад оюуны гайхамшигтай өв байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Тэгэхээр нэгэн зүйл түүхэн дотор гүн ухаан байна гэдгийг бас ойлгох хэрэгтэй байж байгаамаа. Тэгээд одоо би сая жил болж энэ жил болох гэж байна. Дараагийн хүн төрлөختөн бидний дэргэд байна гэдэг номыг бичсэн. Энэ ном. За энэ ном бол дараагийн хүн төрлөختөн бидний дэргэд. За энэ ном маань одоо өвөр Монгол өстө жинхэнэ бестселлер болж байгаа.
Миний сургалт ч гэсэн язгуурын дуудлага сургалт маань жинхэнэ best teller гэдэг шиг өвөр Монголд болж байгаа. За яагаад өвөр Монголоос эхэлсэн бэ гэж тийм ээ? Монголоос яагаад эхлэв? Дуудлага хин ч гэсэн асуумаар байгаа сте. Үгүй та яагаад одоо Монголоос эхлүүлээгүй? Язгуурын дуудлага яагаад одоо ингээд тэр өвөр Монголоос эхэлчихвэ гэж хэн нэг надаас асууж магадгүй. Тэгвэл би одоо хариулчихё. Яагаад гэвэл энэ өвөг дээдсийн энэ тэг язгуур сүнс сэрэлтийн зүйлийг би багшийнхаа хамт 2005 оноос эхлээд Монголд эхлүүлсэн. За сэрдгэн сэрээд юм хийгээд эхэлсэн байхгүй юу? Одоо яаж ийнө гэсэн чинь дараагийн 2 дугаар давлгаа язгуурын дуудлага гэдэг нэртэйгээр өвөр Монголд эхэлсэн. Яагаад эхэлсэн бэ гэвэл өвөр монголчууд маань цоо монгол бичиг хоригдоод эхэлсэн. Би бас нэг өвөр монголчууд яг үнэ хэлэхэд нэг сүлдээ нэг хүй хай гэдэггүй байлаа штэ. За тэгсэн чинь яг тэр үеэр тэдэр маань хөрхий бас энийхэн төлөө тэмцээд үхээд одоо яста нэг арьс махтагаа хатж байна. Тэгвэл тэрийг хараад миний сэтгэлийн гүндэг шарах сэтгэлийн одоо тэр болгон дээр би нийгмийн одоо энэ ороо босгаа бүжигнааны үед би тэр болгонгаа сэтгэл сэмсээд ингэдэггүй. Тийм ээ. Тэгтэл энэ юмн дээр би үнэхээр сэтгэл. Тэгээ гинтх миний нөгөө дотоод язгуур маань хэлсэн надад чи юу хийгээд тийм ээ ингээд зүгээр суугаад байгаа юм би. Энэ номыг бичсэн бол монгол бичгээрээ бичээ чи. Уршаага одоо өөр монголчуудаа авраач хэлээч яриач гэх. Гинт надад ч одоо юм өгнөлтөө одоо тэнгэрийн дохиогоо бичнэ. Өг дэцгийн дохиогоо аваа суучлгүй яах вэ? Одоо тэгээд та ч гэсэн авч сурнахгүй. Одоо энийг үзэж байгаа энэ сургалтанд хамрагдах юмсаа гэж бодож байгаа хүн бүхэн та мөнгө тэнгэрийн дохио тийм ээ тэр санааг тэр өг дэцгийн тэр хэлэх гээд байгаа зүйлийг авч сурна гэдгийг яс хэлчихье давхар. Тэгээд л үнэхээр одоо сэтгэл минь эмзэглэж уйлаад тэгээд шууд битсэн л дээ одоо дотоод сэтгэл минь тэр баргийн юмд уйлдгүй юм чи бас уйлнаа гэж. Тэгээд энэ он сэтгэл эмзэглэж байгаа зүйл. Тэгээд энийг босоо Монголоор бичсэн. Гин би нэг ширхэж өвөр монгол хүн танихгүй. Гэхдээ энийг бичиж дуусахад нэг над дээр ердөөсөө 3 тийм мундаг хэм одоо мөнх тэнгэрийн төлөө, эзэн хааны хаан төлөө, Монгол гэдэг зүйлийнхээ зүрхэн цохилж явсан тийм 3 хүн надад олдсон. Одоо би өвөр Монгол 5-600 шамнартай. Одоо дөнгөж одоо тий 5-6-700 шамнартай байгаа хаа. Тэгээ саяхан язгуурын дуудлага Монгол өв соёлын анх дугаар их чуулга үзэлтийг хийлээ. 5 сарын 20-нд хийсэн. За тэгээд соён гэрүүж телевизтэй за Монгол улсын нийслэлийн соёл урлагийн газартай хамтраад манай хаан арга дэлхийн язгууртны холбоо санаачлаад энэхүү сайхан их чуулга үйлсийг хийсэн. Одоо 8 сарда дахин энэ чуулга үйлсийг хийх гэж байгаа. За энэ чуулга үйлсээрээ одоо ганц одоо өвөр Монгол гэхгүйгээр дэлхийн одоо Монгол турхтны уриалж байгаа. За Брэдаас одоо судалгаагаас холбогдоод эхэлчихсэн байж байгаа гэд ингээд одоо Якууд Туваа гэд явж байгаа шүү дээ тийм ээ. За эдгэр маань хөлтөр одоо тэр агуу их өвөг дээдсийн маань үргэлжлэлүүд ялтж яахгүй тийм ээ. Үргэлжлэлүүд өнөөдөр бид тэр агуу их өвөг дээдсийн үргэлжлэлүүд учраас бид өвөг дээдсийн энэ авээ усгийг амьлын сэрж айлцсан зарилгийг сануулгах энэ мөчөд бид тэр босох ёстой. Тэ босны гэхээр босоо тэмцэх гэж байгаа зүйлийг би хэлээгүй. Энэ юрдөөсөө өөрийнх нь дотоодоос язгуур сүнсээ өнгөлөөд тэр гайхамшигт өвөг дээдсийн тэр оюун эрдэмт баад тийм ээ эдгээр зүйлийг бишрэн шүтээд харахад ирээдүйн хоочтой өвлүүлэх эзэн та байгаасай гэж би хүсэж байгаа юм. Манай сургалт бол гүн ухааны өв тээгчнийг төрүүлдэг. За гүн ухааны судлаач өв тээгч, гүн ухааны мастер өв тээгч, гүн ухааны язгууртан өв тээгч нарыг төрүүлдэг. Альва өв соёл эзэнтэй байж ээж тэд нар маань хамгаалагддаг, сайхан дэлгэрдэг тийм ээ үн цэнтэй явдаг. Тийм учраас бид яг энэ одоо зүйлийг баримтлаад тийм ээ явж байгаа. Тийм ээ. Тэгэхгүй бол одоо энэ өв соёл эзэнгүү байх юм бол эзэнгүү одоо айл эзэнгүү одоо тэр нутгч ямар байх юм тийм ээ бодоход ч асуудалтай шүү дээ. Тэгвэл бид тэр эзэн өвийг өвлөгч нарыг бэлтгээд эхэлчихсэн байж байгаа. Өвлөгч нар эзэн өвөд угаасаа язгуур сүнсэн сэрсэн язгуураас шингээсэн улсууд
тэр одоо наад захын ёсон асуудал дээр алдаа гараадгүй. Үнэхээр бодит үр дүн гараад ирчихсэн тийм ээ тэр зам бэлхэн тэр нээгдчихсэн өвөг дээдстэйгээ холбоо бариад эхнээсээ ахгуулаад тийм ээ тэнгэрийн гэрцээ буулгаад эхэлсэн. Эхнээсээ ахгуулаад тэр явьяас бэлхэн цодроод эхэлсэн усууд зөндөө байж байгаа. Тэгэхээр та бүхэн маань ч гэсэн одоо энийг сонсож байгаа тийм ээ энийг сонсож байгаа. Би одоо нэг зүйлийг хэлчихье. Энэ язгуурын дуудлага Тугс ТV-г сонсож байгаа эрхэм хүндэт та бол таны язгуур сүнсэн сэржсэн яг одоо хаалгаа огшход бэлэн ороод ирэхэд бэлэн болчихсон өвгдээс яг таныг хамгаалаад явж байгаа хүн энийг сонсож энэ язгуурын дуудлын хаалгыг төгшөж ирнэ шүү. Энэ бол батлагдсан үнэн байгаад байгаа шүү. Тэгэхээр энэ сургалт маань одоо би бас шанартай хэлэх дуртай батлагдсан үнний тухай ярих гэж байна гэж. Тийм ээ. За энэ сууд намайг ингэдэг штэ. Та удхан хүнөг асуугаад идэв. Та удхан хөнөө. Эсвэл та одоо улагч нар одоо хичээл заах гэж байгаа мó гэдэг. Би бол удхан хүн биш шүү манайхаа. Бас энийг та бүхэндээ хэлье. Би бол одоо тий стал нөгөө тэнгэрийн ирчээс өвгдээцийн санааг тийм ээ тэр язгуур сүнсээ хөгжүүлсэн нэг нь байна гэж хэлж болно. Тэр язгуураа шингээсэн нэг нь байна гэж хэлж болно. Та мөн ялгаагүй би шамнартай хэлдэг штэ. Миний шавнар надаас илүү болох хэрэгтэй маа гэж би хэлдэг. Тэгэхээр энэ маань ер нь яаж яах вэ гэхээр төсөөл бид ирээдүгөө бодож байгаа үйл хэрэг. Ирээдүйдээ бид Монгол хэмээн гэдэг энэ тамгаан үлдэх гэж байгаа үйл хэрэг шүү. Харин тийм ээ, ёстой л тийм шүү. Ер нь бол язгуурын дуудлага сургалтын бол одоо анханасаа тулгыг тавилцахад бас гар бие оролцсон хүний хувьд миний хувьд бас бахархалтай байдаг. Яагаад тэгэхээр та надад маш олон жилийн өмнө ёстой нэрээ нэг одоогоос 5 жилийн өмнө баг шүү. Нэг сургалт ярьж хахад би тэр үед ингээд нэх ойлгоогүй авч хэлцээгүй. Миний сүнс язгуур нь тэр тэндл явж исэн юм шиг байгаа. За тэгээд 9 сараас эхлүүлээд язгуурын одоо энэ дуудлагынхаа тухай ярихад бол яагаад ч надад сонирхолтой санагдсан. Яг тэр үед миний завтай үе байсан тий. Тэгэд хоёлаа сургалтынхаа яг жинхэнэ утгаар нөгөө системээ хоёлаа яг ингээ бүр дараалалаар бичиж хагаад хэдэн өдөр шөнөөр ястай хоёлаа нэг заримдаа ч хоёр тийшээ харах шахнаа эн чинь бас яг юмыг анх үүсгэх чинь бас тийм амархан биш аахгүй тий. Тэгээд хоёлаа маш их юмыг анхнаас нь ингээд цаас бариад биччихсэн бол одоо маш гоё бодит болсон бас миний хувьд бас баярлдаг. Тэгээд миний хувьд бол миний эгч хэдий боловч миний бол багш байгаа. Би бас анхны язгууртан болсон. Тэгээ яагаад язгууртан болсон бэ гэхээр бас таны одоо дууны үг байгаа шүү дээ. Одоо хоёулаа дуугаа энэ клипийн дундуура одоо энэ клипээ тэр чигээр энэ хоёулынгийнхаа подкастын дундуура оруулъя гэж бодож байна. Яагаад энэ язгуурын дуудлага гэж ингэж туугий гэдэг хүн ханцвай шаналаад орсон бэ гэдэг гол зорилго маань дууны маань үгэн дээр байгаа, аян дээр байгаа. Та бүхэн маань тэгээд дуугийн маань сайхан нүдээ айнаад нэг сонсоод Чингис хааны дэд язгуурын байдаар мэд түвэ найман зууны дараа монголчуудыг мэлэгдсэндээ авч харлах улаах мөчд би дахин иргэн мэрэн далд бөгөөс их мэд хол бөгөөс ойр мэдгүн сэтгэж яваас мөнх тэнгэрт заавал ювэгдэн буй заа
нэлээ олон эрдэх мөчд ботор суус эцгүй талчч бүл болно эдэх сүү эвлэн нэгдэж тэнгэрийн ухааны ч мөчөрлөн дэлхий зурайтлаа тэнгэрт манлаа тэнгэрийн хүчтэй Нэгээд нэг хараад үзээрэй гэж бас хэлмээрээ энэ дээр бол маш олон хүний сүнсний нэгдлэр энэ дуу маань босож ирсэн юм гоё онгодтой дуу гэж миний хувьд бол ястал нэг олон хүний язгуур бужигнж язгуур бөөгнөрч олон хүний энэ язгуурын нэгдэл болж чадсан ийм сайхан дуу байгаа. За тэгээд анх бол энэ дууга voice-оор ирэхэд сонсоод уйлж исэн хүний хувьд бол нүүр бардам сайхан та нартай бүрэн ирэхээр нь бүргийа. Тэгээд бас цаашдаа миний язгуурын дуудлага булангийн маань одоо оролцогч очид маань гэх юм бол Дэнсмаа гихчийн маань одоо өвийг түгээж өгч байгаа. Дараагийн өв тэгчид маань дарааллаж орноо. Тэгээд өвөр Монгол маш олон өвөр монголчууд бидэнд байгаа. Тэдрийгээ бас та бүхэнтэйгээ танилцуулъя гэж бодож байна. Тэднийхээ бас амьдралын өөрснийх нь өөрчлөлтүүдийг бас үзүүлэе гэж бодож байна. За тэгээд таны хувьд ер нь хэлэх үг юу вэ үзэгчдэд хандаж? За тэгэхээр язгуурын дуудлага энийг стар сая туугийн маань ярьлаа. Энэ зүйлийг аль хэдийнээс ахгуулаад л өстой төмөн олондоо түгэнэ сургалт хийнэ гэд яваад исэн. Гэхдээ цаг нь болдсон байлээ. Үнэхээр мөнгө төлөлийн тулгын шаардлага болдсон байлээ. Тэгжээт л одоо гинтхэн за нэг стал нэг хамтарч тийм ээ хүй хай гэх хүн гарч ирдэм байлээ. Хүн чинь бас тэгээд хийнэ гэж яваад байвал хий. Гэхдээ эзэн нэгэн цагт хийх нь тодорхой. Гэхдээ цаг нь болоод гараад ирсэн. Туугч гэсэн өөр хэлжсэн ямар сони юм бэ? Би цаанаасаа тэгээ эзэн хаан минь хажууд байна. Намааг онтуулахгүй таны өмнөөс санаа зовуулаад болтгүй гэдээсээ гээд ингээд ирсэн. Энэ бол эзэн хаан минь намааг сэрээгээд босгоод байна. Алуу та одоо сургалтаа гэл ингээд одоо бит хоёр ихэлсэн. Тэгээд маш хурдтайгаар ингэж явж байгаад маш их баяртай байна. Үнэхээр мөнгө тэнгэрийн санаа өгдөөц минь хажууд туслаж дэмнэж байна. Одоо монголчуудаа сая ер нь бол хүний амьдралд 60 жил дахиох нэг 60 жилийн одоо тэр морин жил болж байгаа юм байлээ. Одоо энэ жил чинь тэгээд сая бүр 4 морьцсон өдөр хичээлээ эхлүүлсэн. За энэ 6 сарын 25-ны өдөр Монголдо хичээлээ цуврайтуулсан байгаа. Энд бол 45 монголчууд орсон. За өөр монголчуудад бол 2025 оны 11 сарын 22-нд хичээл ороход 250 өөр монголчууд анхны сургалтанд орж исэн. Манай монголчуудаас болохоор би сайн зарлаж амжаагүй л дээ. Гэхдээ яг 45 монголчууд маань орж байна. Бас их хүчрэхэг үнэхээр одоо язгур сүнсэн сэрж байна. Үнэхээр одоо энэ сургалтаа дөнгөж эхлээд эхний 1 2 3 дахь хичээл дээр ирээд юудаас уйлаад тэ өөрийн ирэхгүй ингээд уйлаад баярлаад л огшоод өстө нэр ингээд явж байна. Тэгэхээр дараагийн сургалтуудыг бас мэдээж өгч байгаа. Дэлхий дээр байгаа Монгол туурхтан за дэлхий дээр байгаа тийм монголчууд хөг толтгонгууд энэ сэтгэлэн чидээж тийм ээ оюун ухаанаа уралдуулах цаг нь болчихсон. Та хүний нутагт ажиллаж амьдарч байгаа ч гэсэн таныг өвөг дээдс чинь үргэлж харж явдаг.
Мөнх тэнгэр эвэлэн өгөхөд таныг хайж идэг. Таны далдын ертөнцид байгаа өвөг дээдчний хөлтөр таныг эрен сурлаад хайж идэг. Тэгэхээр бид зарим нь олддог, зарим нь олддоггүй шүү. Өвөг дээдсийн эвэлд багтахыг хүсэж байвал үнэхээр тэр тэнгэрийн хүч тийм ээ бидний агуу их өвөг дээдс чинь ямар гайхамшигтай баавартай амьдарч байваа тийм ээ. За тэгвэл хүсэж байвал та энэ язгуурын дуудлага сургалтанд ороод ирээрэй. Язгуурын дуудлага сургалт маань сайттай www.yazgurtan.cg-мэнэ. За тэгээд аянда тохио код нэхэх байх. За тэгвэл одоо туугийн бит хоёрын ярьж байгаад одоо манай тууг чи язгуурын дуудлагын хамгийн өндөр одоо язгууртан багш. Одоо хамгийн өндөр одоо 3 зэрэглэлийн бишээ хамгийн өндөр багшийн 1 номерын анхны одоо параг авсан одоо язгууртны одоо замыг хагалсан гэх юм уу тийм багшийн нэг байгаа. Тэгэхээр одоо бас манай линк одоо өгдөг мэдээж багшийн одоо урилгын холбоосойг тийм ээ аль нэгнээс нь яаж агаад яваад тэн дотор бичээлж байж байгаа. Энэ ном ч гэсэн байж байгаа. Одоо сонсдог ном тэн дотор маань байж байгаа. За ийм бодтоор авахгүй бодтоор аваад ер нь бол гадаад байгаа амьдарч байгаа улсууд маань сонсдог номороо бас эдгээд энэ номон дотор яа сонсдог ном дотор юу байж ийнү гэхээр тэр язгуур гэж юу юм бэ? Тэр сүнс гэж юу яриад байгаа тийм ээ? За тэгвэл одоо бидний өвөг дээдсдэг гүн ухаан юу юм? Эдгээр бүхний баримт энэ ном дотор орсон байгаа шүү. Бас номыг уншаад сонсчвал бас нэлээд их зүйлийг ойлгоноо. За тэгээд бас язгуурын дуудлага язгуурын сэрсэн хүн бүхэнд нээлттэй байгаа шүү. Тэгээ дахиад нэг нууцыг жоохон задруулмаар санагдаад хэл захтнаад байна. За манай сургалтын бас нэг маш сонирхолтой нэг зүйл байгаа. Одоо бит хоёрын зүүцэн та зүүцэн байгаа юм. Хамгаалт маань байгаа тий. Зүүцэн байж байх уу? Энэ хамгаалтыг бас хүмүүс тодруулж явах гайхаж магадгүй тий. Маш их гайхаж магадгүй. Энэ хамгаалтын тухай бас манай одоо энэ тентгийн сургалтууд байна л да. Манифест хий өөрийгөө ол тэгээд ингээд бясалгал хий гэдэг боловч тэдэнд бол өөрийн гэсэн юу одоо байхгүй. Бүтээгдэхүүн байхгүй. Тэгвэл манай сургалтад нэг онцлог зүйл байгаа. За тэрийг сургалтанд суусан хүмүүс маань мэдэрэй гэж хэлээд хамгаалт маань бол зүгээр та ядчил өөрийнхөө чакрага засчин өөрийнхөө бас тэ энерги засаж сурчин гэдэг бол энэ бол лам бүүтэй холбоотой биш шүү. Зөвхөн өөрийнхөө энерги чакрага ядаж засдаг болно. Энэ бол зүгээр анхны одоо амлалт гэхээс илүү зүгээр анхны жишээгээл хэлээд орхиё гэж бодлоо. За ингээд манай язгуурын дуудлагын маань анхны жочноор мэдээж үүсгэн байгуулсан багшигаа орууллаа. Дараагийн жочтой ингээд язгуурын дуудлагын өвийг тээж байгаа бүх хүмүүсээ оруулна гэж бодож байна. Ингээд язгуурын дуудлагт үргэлж цаанаа нээлттэй дараагийн хүмүүс маань олон байгаа шүү гэдгийг бас хэлье. Тэдний маань үр дүнгуудээ бас хуваалцахад бэлэн байна. Таньдаа бас баярлалаа. Ингээ бидний яг цагч дуусахд өгч байна. Таньтай бас сайхан ярилцлаа. Ойлголтгүй хүмүүс маань ойлгож авсан бах гэж бодож байна. Тэгээд бас нэмэлтээр жоохон зураг видеонуудыг оруулъя гэж бодож байна. Дууныхаа клипийг оруулъя гэж бодож байна. Sire, 忘了 sire
Чингэргэн нэрэн далд бөгөөс их мэд хол бөгөөс ойр мэдгүн сэг гэж яваас мөнх тэнгэрт заавал ивэгдэн буйзаа Мөнх тэнгэрийн тэрдгийг түгээ хүмэнд түгээ Монголд түгээ Эцэдийн гэрээсэл биелээ олон Эдэх мөчт ботор суус Эцгүй талчч бүл болно Эдэх сүүрвэн нэгдэж Тэнгэрийн ухааны ч мөчрлэн Дэлхий зурайтлаа Тэнгэрт манлаа Тэнгэрийн хүчтэй Монтажлсан нэвтрүүлэг байгаа юу? Сая нөгөө язгууртны холбооны одоо чуулга уулзалт болсон шүү дээ. Тэндээс бас нэмэж оруулах. Тэр нэвтрүүлгийг ер нь жич явуулчих гэж бодож байна. Тугс ТV дээрээ дахиад монтажлсан нэвтрүүлгийг. За ингээд язгуурын дуудлагын онлайн маркетингийг би хийхээр болж байгаа. Яагаад гэвэл манай Тугс ТV одоо зогсохгүй цаашдаа олон хүмүүсийг оруулж та бүхэндээ яагаад язгуурын дуудлага хүнд хэрэгтэй вэ гэдэг талаар өшөө дэлгэрэнгүй танилцуулнаа гэдэгт итгэлтэй байна. За ингээд таньдаа маш их баярлалаа. Аз жаргал, амжилт бүхний дээдийг хүсье ихчтэй. Бас та минь одоо зорьсон зорилго нь шүү. Дэлхийд дүүрэн том байгаарэ гэж бас өрөөё. За баярлалаа. Одоо бит хоёрын Тугс телевиз буюу язгуурын дуудлага бит хоёрын яриаг сонсож байгаа монгол хүмүүс та уцраагүй, хожигдоогүй байна. Ингээд язгуурын дуудлага өв соёлын хич сургалт маань хаалганд нээлттэй байгаа шүү. Ингээд та бүхэндээ амжилтын дээдийг хүсье өрөөё. Мөнх тэнгэр эзэн хаана мөнхөд ивэгдэх болтугай. За баярлалаа баяртай. Мөнх тэнгэрийн хүч Авай суудагийн нэрхэн дор Чингис хааны дээр язгуурын вэлэр